Сайн байцгаана уу их үзэгчид та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтган хүргэж байна. Би та бүхэндээ энэ өдрийн болон өнгөрөх амралтын өдрүүдийн онцлог мэдээллүүдийг хүргэхэд бэлэн боллоо. Эхний мэдээ Улсын хурлын гишүүн сангийн сайд Болдын Жавхлан Дархуул Цэрэнг аймагуудад шаардлагатай хэрэгцээтэй байсан автогрейдер болон ковшиг өнгөрсөн бямб гарагт Улсын хурлын гишүүн Аж үйлдвэр Эрдэс баялагын сайд Дамтны болон Соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ундрамнаар хүлээлт өглөө. Улсын хурлын гишүүн сангийн сайд Болдын Жавхлан Дархуул аймагт нийт шаардлагатай байсан зам засварлах, тэгшлэх зориулалттай автогрейдер болон 50 тонн шатхууны асуудлыг шийдвэрлэж өнгөрсөн бямб гарагт буюу 2026 оны 1-р сарын 31-ний өдөр Улсын хурлын гишүүн Аж үйлдвэр Эрдэс баялагын сайд Дамтны, Соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ундрамнаар хүлээлт өглөө. Тэгэхээр энэ жилийн хувьд бол бас олон жилийн дунджаас арай ахиу хэмжээний юм цас орсон. За цасан бүрхүүл бол бас нэлээд бас хатуурж байгаа ийм нөхцөл байдалтай байгаа. Гэхдээ өвжиж байгаа малчтын маань хувьд айхтар хүндэрсэн зүйл одоогоор алга байна. За Дархуул аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр бол энэ цагаанаар зодорхуу гэдэг ийм эрсдлийн нөхцөл байдалтай байгаа. За мэдээж одоо хаврын үйлрэлд өгч чинь хаврын үйлрэлтэй холбоотой бас хавар маань нэлээд урт ийм чанга болох төлөвтэй байгаа учраас аймгийн онцгой комисс маань, сумдын онцгой комиссууд маань нэлээд эрчимтэй ингээд сайн ажиллаж байгаа, төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. За өнөөдрийн хувьд бол бас Улсын онцгой комисс, Монгол Улсын засгийн газар бас орон нутгуудаа энэ дэмжлэг үзүүлээд за манай хувьд бол бас энэ автогрейдерийг аймгийн онцгой комисс дэмжлэг бодож ингэж хүлээлгэж өгч байна. За мөн 50 тонн түншний одоо бас энэ эрхийг бидэнд өгч байна. Энэ өөрөө яг энэ малчид руугаа чиглэсэн аслагдсан одоо газрууд руугаа зам харгуу гаргах, гарц нээх гэдэг ингээд олон одоо бас ажлуудыг амжуулах юм томоохон дэмжлэг болж байна гэж ингэж харж байна. Тэгээд давханчуудынхаа нэрийн өмнөөс бас Улсын онцгой комисс, Монгол Улсын засгийн газрын одоо бас гишүүдтэй талархал илэрхийлье. Энэхүү техник хэрэгслийг хүлээн авснаар өвлийн уйлраас цасанд боогдсон зам талбайг чөлөөлөх, малчид руу чиглэсэн зам гаргах, айл өрхийн орц гарцыг нээх, хаврын шар усны үерийн үед далсан шуудууд татах зэрэг олон төрлийн ач холбогдолтой. Төвийн машин тойргоор ажиллаж байна. Дархуул аймаг, Сэлэнг аймгийн одоо сумдаар явж бас энэ цас судалтай холбоотой одоо хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн сум орон нутгуудад улсын нөөцийн сангаас тэжээл өвс түгээх, за мөн бас одоо тоног төхөөрөмжийг авчиж өгөх юм одоо ажлуудыг хийж гэн. Улсын хурлын гишүүн спорт аялал жуулчлал, соёлын сайд одоо Ундрамтайгаа хамт одоо ингээд тойроод явж гэн. Сангийн сайд Жавхлан байна бас ирэх ёстой байсаад амжсангүй. Тэгээ бид одоо төвийн бүсээ сонгогдсон одоо сайд нар улсын хурлын гишүүд бас энэ тойргийнхаа ард иргэдийн энэ үйлчлэлтийн хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг даван туулах, за энэ зам харгуун одоо цастай байгаа байдлыг арилгах чиглэлд бас тоног төхөөрөмж энэ малчтынхаа одоо бас энэ үйлчлэлтэн туслах одоо арга хэмжээг тасралтгүй авч байна. Аймаг орон нутгийн энэ онцгой комисстой байнгын мэдээлэл солилцож цагийн үеийн нөхцөл байдлыг байнга авч ажиллаж байгаа. Энэ удаа Аж үйлдвэр Эрдэс баялагын сайд Дамтны болон сангийн сайд Жавхлантай бид хэд ингээд ажиллах төлөвөө байсан боловч сангийн сайд маань бас тодорхой ажлын улмаас хотод үлдээд ингээд бид хоёр ажиллаа явж байна. Тэгээд аймаг орон нутгийн удирдлагууд онцгой байдлын дарганаар онцгой байдлын комиссийн нийт бие бүрэлдэхүүнд малчтынхаа өмнөөс бас талархал илэрхийлмээр байна. Улсын хурлын гишүүн сангийн сайд Болдын Жавхлан 2024 онд Сэлэнг аймгийн сумдад ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийж тэдний санал хүсэлтийн дагуу шаардлагатай дутагдaltaй байгаа техник хэрэгсэл болох ковшиг шийдвэрлэхөө илэрхийлж байсан юм а. Ийхүү өнгөрсөн бямб гарагт буюу 2026 оны 1-р сарын 31-ний өдөр Сэлэнг аймгийн Жавхланд болон Шаамар сумын Дулаанхан тосхны иргэдэд ковшиг хүлээлт өглөө. Ингэснээр ой хэрийн төмөр гарсан тохиолдолд галын зурвас гаргах, гал төмрийн тархалтыг сааруулах, унтраах үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэж орон нутгийн гамшиг онцгой байдлын үеийн бэлэн байдлыг нэмэгдүүлж байна. Дараагийн мэдээ манай телевизийн сурвалжлах багийн Улаанбуу дотоос бэлтгэсэн мэдээллийг одоо хүргье. Туц хотод албан ажиллал хийсэн Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд хөгжим хүмүүнлэгийн лицей сургуультай танилцсан байна. Оросын холбооны улсын Бурайд улсын Улаанбуу дотноо ажиллах үеэр Туц хотын онцлог сургуулиудтай танилцах үйл ажиллагааг зохион байгуулсан юм а. Энэ хүрээнд Улаанбуу хотын Аюушевийн нэрэмжит хөгжим хүмүүнлэгийн ухааны лицей сургуулийн үйл ажиллагаатай Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд танилцсан байна. Тус сургууль нь хүүхдүүдэд хөгжим бүжиг, урлагийн үндсийг сургах, цогц боловсролын орон зайг бий болгохын зэрэгцээ тэдний авьяас чадварыг дэмжиж чиглэсэн бүтээлч оюун ухааны хөгжлийг дэмждэг. Энэ нь залуу үеийн хөгжил, гоо зүрх боловсрол олгох, өвөрмөц боломжийг олгодог байна.
Урлаг хүмүүнлэгийн лицей гэдэг нэртэй. Тэгээ манай сургуулийн хувьд бол ер нь одоо хүүхдүүдэд ерөнхий боловсрал олгохоос гадна гооцвэ урлагийн ийм чиглэлээр хүүхдүүдэд хөгжүүлэх зорилготой сургууль. Сургууль маань бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын судалдаг хичээлүүдийг одоо сургалт явуулахаас гадна түүний хажуугаар ер нь бол урлагийг дараагийн шатны мэргэжлийн сургуульд бэлтгэх ийм одоо зорилготойгоор хүүхдүүдийг гүнзгийрүүл сургадаг. Ер нь одоо лицей сургууль маань бол ерөнхий одоо боловсролын хичээлээсээ гадна нэг тийм бүтээх урлагийн ийм одоо сайхан уран сайхны ийм орчин бол сургууль дээр бүрэн ингэж бүтээсэн байж байгаа. Тэгээ хүүхдүүд маань бол уран зураг, дүрслэх урдаг, найрал дуу, хөгжим, бүжиг гэсэн одоо ийм төрлүүдээр бол нарийсч ингэж хөгждөг, сурдаг байгаа. Ер нь бол одоо багш сурагч солилцооны асуудал гэдэг бол нэгнээсээ нөгөөх нь одоо бас ингэж юмыг сурж яадаг, туршлагаж яадаг ийм одоо сайхан боловсролын системийн ажил байдаг. Тэгэхээр зэрэг бол ямар ч одоо багш сургууль мужуудагч ямар ч одоо бас шавнартайгаа ирээд манай сургууль дээр бас туршлага судлаад суралцъя гэх юм бол манай боломж бол байнга бэлэн байна. Монгол улсад мөн одоо ерөнхий боловсролын сургууль ийм урлаг уран сайхны чиглэл рүү хамтруулчихсан ийм одоо сургууль байна уу? Эсвэл ерөнхий боловсролын сургуулиас гадна урлаг уран сайхны ийм бие даасан сургууль байна уу гэдгийг би одоо бас их сонирхож байгаа. Ер нь бол одоо зайны технологиг ашиглаад хоёр одоо улсын ямар нэгэн одоо сургуулиуд манай сургуультай ингээд хамсраад тэгээ энэ төсөлд одоо оролцсноороо хамтын ийм одоо концертыг бий болгох бүтээх ийм зорилго тавьсан. Манай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улаанбаатар хотод урлагийн лицей сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг сургууль нь болохоор ерөнхий боловсролын сургуулийн хичээлээс гадна урлаг уран сайхны хичээлүүдийг одоо нэмэлтээр заадаг энэгээр их онцлогтой сургууль юм байна. Мөн энэ сурхаас гадна хүмүүнлэгийн үйл ажиллагаа фестивалууд гэдэг эдгээр үйл ажиллагаанд бас нэмэлтээр оролцдог онцлогтой юм байна. Мөн сургуулийнхаа сурагчдын одоо амжилт бүтээлээр нь үнэлээд тэдгээрийг алдаршуулсан самбар гаргаад ингээ ажиллаж байгаа. Дархан аймагт бол одоо энэ хүмүүнлэгийн үйл ажиллагаа их орон чөлөөт гээд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын яг нэмэлтээр ордог хичээлүүд нь одоо их онцлогтой юм байна гэж дүгнэж байна. Мөн 1-р ангиас нь эхэлж байгаль далайн онцлогуудыг хүүхдүүдэд жишээ болон тайлбарлаж тэрийг одоо их орноо хайрлах энэ талаар бол сургагдсан онцлогтой юм байна. Тус сургууль нь хүчин чадал үйл ажиллагааны цар хүрээ сайтай учраас хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг илэрхийлсэн байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ Family Shop дэлгүүрээс бэлтгэсэн мэдээллийг одоо үзүүлэх гэж байна. Тус дэлгүүр нь цагаан сарын баярыг тохиолдуулан хүүхдийн хувьцаандаа 50% хямдралыг зарласан байна. Энэ өдрийн мэндийг хүргэн үзэгчдээ би та бүхэндээ хүүхдийн хувцсны Family Shop дэлгүүрийг танилцуулах гэж байна. Тус дэлгүүр нь цагаан сарын баярыг тохиолдуулан хүүхдийн бүх хувцсандаа 50% хямдралтай бодлогыг зарласан байгаа юм байна. Та бүхэн хүүхдтэй цагаан сараар өгөх бэлэг хайж байвал тус дэлгүүрийг зорж ирэхэд болох нэ. Одоо та бүхэндээ бараануудыг дэлгэрүүлэн танилцуулъя. За энд харагдаж байгаачлан хүүхдийн хувцснууд маань эрэгтэй эмэгтэй нэг наснаас эхлээд 12 хүртэлх насны хүүхдүүдэд тохиромжтой хувцснууд маань Family Shop дээр худалдаалагдаж байна. Та бүхэн шошгон дээр харагдаж байгаа үнээс 50% хямдралтай үнээр эдгээр хувцснуудыг авч болох нэ. Та бүхэн хүүхэддээ ач зээнартаа хувцс сонирхож байвал тус дэлгүүрийг зорж ирээрэй. Хувцснуудын тухайд маш хөөрхөн загварлаг, за мөн чанартай, эдлэгээ сайтай энэхүү хөөрхөн хувцснууд маань Family Shop дээр худалдаалагдаж байна. Тус дэлгүүрийн тухайд Хүслийн хотхны 1-р байранд, за 2 дахь салбар нь Дархан их дэлгүүрийн 3 давхарт 309 дотод байрлаж байна. Та бүхэн за хүүхдтэй одоо дулаарж байгаатай холбогдуулаад нөхөө хөөрхөн нимгэн, күртэг, пальто, цув гэх мэт маш олон төрлийн хувцснуудыг шошгон дээр харагдаж байгаа үнээс нь 50% хямдралтай үнээр авах нэ. Энэхүү худалдаа маань 2 дугаар сарын 12-ны хүртэл үргэлжлэн та бүхэн энэ хугацаанд амжаад 50% хямдралтай үнээр хүүхдтэй за цагаан сарын бэлэг болгон за эсвэл уран дулаан цаг ирж байгаа толбогдуулаад
гоёмсог хувцснуудыг худалдан авах боломжтой шүү. За ингээд 1 наснаас эхлээд 12 хүртэлх насны хүүхдүүдэд тохиромжтой гадуур хувцас, за плаж, гутал, өмүүд, цамц, малгай гэхэд маш олон төрлийн хувцснууд худалдаалагдаж байна. За хувцснуудын тухайд маш чанартай, материал сайтай, за загвар нь дахин давтагдчихгүй гэдгийг бас хэлэхэд таатай байна. За энд харагдаж байгаа ч юм гоё ийм даавун, сороочгийн цамцнууд, за өдөр тутам гэртээ болон цэцэрлэгтээ өмсгөх тохиромжтой энэ зөөлөн даавун цамцнуудаас шошгон дээрх үнээсээ 50% хямдралтай. За энэ цамцны тухайд ихэд 25,000-аас хямдраад 12,500 төгрөгөөр та хүүхэдтэй худалдан авч өгөх боломжтой байна. Та бүхэн хөрхөн ач зээнартаа цагаан сарын гарын бэлгэнд өгөх хувцсыг сонирхож байвал Family Shop дэлгүүрийг зорж ирэх боломжтой байна. За ингээд октоодын хувцсны тухайд бол маш олон төрлийн сонголт байна. За ганган, чамин, загварлаг, за өнгөний тухайд бол маш олон төрлийн өнгөнүүд байгаа гэдгийг бас дуулахад таатай байна. За энэ харагдж байгаа ч хөөрхөн ийм 3D ийм цамцнууд хүртэл худалдаалагдаж байна. За энэ мөн цамцсан дотроо, сороочгийн дотроо өмсөх тохиромжтой хөөрхөн нимгэн, за мөртэй ийм макнуудаас худалдаалагдаж байна. Малгайнууд байна. Та бүхэн эдгээр малгайнууд манд бас одоо дулаарж байгаа үед өмсгөд маш тохиромжтой хөөрхөн гадуур хувцас дээр нь хослуулаад авах тохиромжтой гоё малгайнууд бас худалдаалагдаж байна. За энд бол харагдаж байгаа члэн өвлийн за зузаан күртгнүүд бас худалдаалагдаж байна. За энэ курсны тухайд нэг 12, 13 настай хүүхэдтэй хүүхдүүд маань таарахаар юм зузаан North Face-ийн күртгнүүд байна. За чанар материалын хувьд бол маш чанартай. За хөөрхөн дэгжин ганган октоодод манаас энэхүү зөөлхөн тэти загварын ийм гадуур хувцснуудаас байна. Та бүхэн хүслийн отхны 1-р байранд байрлах Family Shop дэлгүүр дээр хүрэлцэн ирээд эдгээр хувцснуудыг хүүхдтэй өмсүүлж үзээд худалдан авах боломжтой биш үү. За энэ тоор харагдаж байгаа шошгон дээр хүнээсээ 50% хямдран гэдгийг та бүхэндээ дахин дуулгая. Өнгөний тухай, загварын тухайд бас маш олон төрлийн сонголт байна. Та бүхэн дэлгүүр дээр 11-ээс 20 цагийн хооронд хүрэлцэн ирээд худалдан авалтаа их боломжтой байна. За энэ харагдаж байгаа хувцснуудын тухайд бол эрэгтэй хөвгүүдийн маань хувцснууд харагдаж байна. За энэ хүү дотортой зөөлөн, за малгайтай цамцнууд болон малгайгүй цамцнууд, өнгөний тухайд маш олон төрлийн өнгө болон загвартай. За энд бол харагдаж байгаа чинь поло цахтай загвартай хөөрхөн цамцнуудаас худалдаалагдаж байна. Та бүхэн хүүхдүүдтэй цагаан сарын гарын бэлгэнд за мөн дулаарж байгаатай холбогдуулаад гадуур хүмүүсийн тохиромжтой хувцснуудыг худалдаа авах боломжтой байна. За октоодын хувцсны дуулахад бол илүү олон төрлийн сонголттой байгаа гэдгийг та бүхэндээ дахин дуулгая. Шошгон дээр хүнээсээ 50% хямдран гэдгийг та бүхэн анхаараарай. За энэхүү хөөрхөн захтай, за сахилгаантай энэхүү ганган загварлаг цамцны тухайд 48,000-аас 50% хямдран. За бүх бараанууд 50% хямдралтай хүүхдийн хувцснууд байна. 1-ээс 12 насны хүүхдүүдэд тохиромжтой хувцснууд байна. За энэ харагдаж байгаа эслэгт бол за ганган дэгжин октоодод манд таарахаар хөөрхөн палашнууд байна. Эдгээр палашнууд маань бас 50% хямдралтай байгаа. Та бүхэн ганган дэгжин октоодтай цагаан цэцгийн бэлгэнд хөөрхөн палашнуудыг бас сонголтоо өгөөрэй. За энэ палашны тухайд бол за бараг 8-9 сартай октоодаас маань эхлээд 8-9 настай октоодод таарахаар юм гоёмсог ганган палашнууд бол маш олон төрлийн сонголттой байна шүү. За энэ харагдаж байгаа члэн хөөрхөн чамин балгаж байна. За энэ маань бас 50% хямдралтай үнээр палашнууд маань бас худалдаалагдаж байгаа шүү. Джейсэн өмгнүүд байна. Джейсэн өмгнүүдийн тухайд өнгөний өнгө болон загварын тухайд маш олон төрлийн сонголттой байна. Та бүхэн 1-ээс 12 настай хүүхдүүдэд таарахаар хувцснууд маань Family Shop дэлгүүрт худалдаалагдаж байна. За энд харагдаж байгаачлан мөн ийм загварлаг, өнгөлөг энэхүү джинс өмгнүүд маань бас мөн 50% хямдралтай. За та бүхэн өмд, цамц, малгай, күртэг гэд бүгдийн нэг дороос хослуулан худалдан авах боломжтой байна. За энэ хэсэгт бол биеийн тамирын болон даавун өмгнүүд харагдаж байна. За энэ хөөрхөн дэгжин өмгнүүд манаас 50% хямдралтай. Та бүхэн хүслийн отхны 1-р байранд байрлах Family Shop дэлгүүрээс болон их дэлгүүрийн 3 давхар 309 тоотод байрлалтай. Family Shop дэлгүүрийн 2-р салбараас 1-р хувцснуудыг бас худалдан авах боломжтой шүү. Ойрт байрлах салбар дээрээ очиод хөөрхөн хүүхдийн хувцснуудаас сонголтоо худалдан авалтаа хийгээрэй. Өдөр бүр
11-ээс 20 цагийн хооронд ажиллана. За энэ хөөрхөн юм гоё мөсөг сул загвартай юм биеийн тамирын өмд бас худалдаалагдаж байна. За мөн юпг гэмэд маш олон төрлийн хүүхдийн бүх төрлийн хувцснууд Family Shop дэлгүүр дээр худалдаалагдаж байгаа шүү. Ганган, дэгжин хөрхөн хүүхдүүдтэй зориулаад та бүхэн бас дэлгүүр дээрээс сонголт худалдаа авалтаа хийгээрэй. За энэ хэсэгт харагдж байгаа шлийн хүүхдийн гоёл чимэглэлийн зүйлс байна. За өгсний боол, хавчаар, за энэ болон эрвээхий зангиатай мөрөвчтэй өмдний зүйлд гэх мэт маш олон төрлийн хүүхдэд хэрэгтэй бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. За энд бол арай бага насны хүүхдүүд маань таархаа хөрхөн күртэг за мөн комбинзоны хослолууд байна. Та бүхэн өнгө болон загварыг нь дэлгүүр дээр хүрэлцэн ирээд сонголтоо хийгээд авах боломжтой. Үстэй, өнгөлөг, за загварлаг материалын хувьд бол маш материал сайтай. Энэхүү хослолуудыг та бүхэн Family Shop дэлгүүр дээрээс хүрэлцэн ирээд худалдаа хийгээрэй. За энэ хэсэгт харагдаж байгаа шлэн хүүхдийн гутлнууд байна. Гутлнуудын тухайд бас 50% хямдралтай. Одоо уран дулааны цаг ирж байгаатай холбогдуулаад та бүхэн ийм хөөрхөн чамин за ганган ийм хөөрхөн гутлнуудыг хүүхдтэй худалдан авч өгөх боломжтой байна. За энэ сүүлийн үед модонд ороод байгаа аг буюу за ийм хөөрхөн зөөлөн нэхий дотортой болон ийм дотор нь арьсан дотортой ийм маш хөөрхөн ганган гутлнууд бас тус дэлгүүр дээр худалдаалагдаж байна. Та бүх бага насны хүүхдтэй бас сонирхож байгаа бол ийм хөөрхөн гутлнууд бас өнгөний загварын сонголтууд бол маш ариун байна. За энэ одоо дулаарж байгаа цаг үед та бяцхан аж зээ нартаа өөртөө хүүхдүүдтэй энэхүү өөрхийн юм гутлнуудаас сонголтоо хийх боломжтой байна. За мөн гоёмсог палажныхаа доогуураас сонголтоо хийх гэх юм бол энэ хөөрхөн ботинк болон за углааршнуудаас худалдаалагдаж байна. За Family Shop-ийн энэ хэсэгт харагдаж байгаачлан за цагаан сараараа та бүхэн ширээн дээр тавих боломжтой гоёмсог за шил шаазан эдлүүд худалдаалагдаж байна. За энэхүү коммент тухай 45,000 төгрөг худалдаалагдаж байгаа юм байна. За 6 хос аяхтай мөн жижиг дийцтэй. За энд харагдаж байгаачлан хөөрхөн юм шил шаазан эдлүүд маань олон төрлийн сонголттойгоор худалдаалагдаж байна. За энэ сүүлийн үед модонд ороод байгаа нөгөө бантгтай хослол байна. Энэ маань хосоороо 26,000 төгрөгийн дээр худалдаалагдаж байгаа юм байна. За энд мөн энэ 12 жилтэй за бусад ийм амтны үеийн рюмкнуудаас худалдаалагдаж байгаа юм байна. За энэ хэсэгт бол бичиг хэргийн хүүхдэд хэрэгцээтэй дэвтэр за балруул, харандаа шугам гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдээс худалдаалагдаж байна. За бүхэн хүүхдтэй хувцас авахын хажуугаар бас эндээс хэрэгтэй зүйлсээ худалдаа авах боломжтой байна. За энэ хэсэгт мөн алтлаг болон мөнгөлөг өнгөтэй эдээ болон ууцны цар за ингээд энэ ийм чихэр болон үрэл за самар гэх мэт маш олон төрлийн зүйлийг хийх боломжтой шил шаазан эдлүүд байна. За энэ халбах цэрээний комнуудаас худалдаалагдаж байна. За энд харагдаж байгаачлан тагтай за ийм 3 хосоор нь эсвэл ингээд ангаарамж авах боломжтой энэ хөө шилэн ийм тагтай самнууд манаас худалдаалагдаж байна. За Family Shop-ийн тухайд 1-р салбар нь Хүслийн хотхны 1-р байранд 11-ээс 20 цагийн хооронд ажиллаж байна. 2-р салбар нь Дархан их дэлгүүрийн 3 давхар 309 товтод байрлаж байна. Та бүхэн тос дэлгүүр дээр хүрэлцэн ирснээр хүүхдийн бараг 50% хямдралтай үнээр за мөн нэмээд гэр ах уй болон бичиг хэрэг цагаан сараар ширээн дээр тавих тохиромжтой шил шаазан эдлүүдэд худалдан боломжтой байна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Дараагийн мэдээ Улаан өвд хот нь хойд бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамарсан сургуультай байна. Энэхүү сургуулийн үйл ажиллагаатай Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид танилцжээ. Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Орсын албаны улсын бүгд найрамдах Бурайд улсын Улаан өвд хотноо айлчлсан албан айлчлалын үеэр тус хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуультай танилцсан юм а. Энэхүү сургууль нь хойд бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулан сургадаг бөгөөд хүүхдүүдэд зөвхөн хичээл заахаас гадна спорт, бие бэлдар сонирхлоор нь хөгжүүлдэг давуу талтай байна. Түүхэн үйл явдлын бас хамт оролцсондоо маш их бахархаж байна. Тэгээ өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль дээр хүрэлцэн ирлээ. Маш олон зүйл бодогдлоо. Бид өнөөдөр аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нар төсөвтөө хүүхдээсээ тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээсээ мөнгийг маш сайн тавьж өгөх ёстой юм байна. Энэ сургууль дээр ирэхэд хүүхдүүдтэй хүүхэд болгонтой тулж харьцаж байна. Багш болгон хүүхдэд хурж ажиллаж байна. За энд байгаа хүүхдүүд маань спортын арга хэмжээг, урлагийн арга хэмжээг
сэтгэн бодох үйл ажиллагааг өөрөө компьютер тоглож түүн дээр өөрийгөө хөгжүүлэх гэд маш олон төрөл дээр хүний оюун ухаан юунд хүрч болох хэмжээний юмыг энд заадаг байна. Хүүхдэд хурж ажиллахын тулд багш нарыг нь боловсон хүчингийн бас сайн бэлтгэх ёстой юм байна. Хөрөнгөний нь бас сайн тавьж өгөх шаардлагатай байд юм байна гэдэг өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулиас олж харлаа. Энд хүүхдүүд хөгжиж, дуулж, бүжиглэж чадах хэмжээнд энэ хүүхдүүд маань очисон байна. Үнэхээр энийг хараад бас маш бахархалтай байна. Тэгээд Дархан аймгийнхаа бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг бас энэ хэмжээнд хүрэхэд бид бүхэн бас цаашдаа зорж ажиллахыг бас хичээж байна. Энийг очиж бас цааш нь уламжилж энд харснаа бас ингээд ажил хэрэг болохын төлөө явах байсан гэж төлөөлөгч хүний хувьд маш их бодогдлоо. Энэхүү ажлын өрөөнд Улаанбаатар хотын 60 дугаар сургууль дээр ирсэн байна. Энэ бол шинээр ашиглалтанд орсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулсан одоо шинэ сургууль байна. Энэ сургууль маань өөрөө хойд бүсийн хэмжээний бүх хүүхдүүдийг хамруулж сургадаг давуу тал онцлогтой. Сургуулийн явдаа хамт олонтой танилцаад, туршин судлаад Улаанбаатар Дархан хоттой хэрэгжүүлэх талаар бас их санал сэтгэлдээ босч байна. Хүүхдүүд маань сайхан гоё өөртөөхөө хөгжим бүжгийг дуулж сонирхууллаа. Удирдлагууд маань ирж бас хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Дархан хотынхаа боловсролын салбарыг бас хамтан ажиллах талаар бас олон санал солилцлаа. Ийм хүн бас хэрж нөхаа гэж найдаж байна. Бурят улсын Улаанбаатар хот, Монгол улсын Дархан хотын найрамдалт харилцаа өөрчлөлт үзсний 60 жилийн ойн хүрээнд Дархан аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид одоо Бурят улсын Улаанбаатар хотод ажиллан ирж цаашдын шинэ жарныхаа одоо найрамдалт харилцаа хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон сайхан айлчлал болж байна. За энэ айлчлалын хүрээнд өмнө нь засаг дарга нарын хүрээнд одоо хамтын ажиллагааны одоо гэрээ санамж жижиг гар үсэг зургуулж ирсэн бол энэ удаагийнх нь хотын хөгжлийг тодорхойлдог иргэдийн хурлын буюу нутгийн удирдлагын байгууллагуудын одоо дарга нарын хооронд одоо санамж жижиг зурагдсанаар цаашлаад олон байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин дэлгэрнэ гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд тэр 30 минут тэр хорогдох байрнаас Дэлхийн брэндийг дэрэгдээсээ ураатай S Outlets дэлгүүрт шинэ бараа ирж сонголт архин болсон байна. Дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За S Outlets дэлгүүрийн маань цагаан сарын үнжигтэй багцын бэлгийн худалдаа маань Дархан салбар дээр маань явагдаж байна. За тэгээд та бүхэн маань хүссэн бараа бүтээгдэхүүнүүд за цамц, подолк, сорочик гэх мэт бүх төрлийн бараануудыг нэгэн үнээр 3 ширхгийг, 5 ширхгийг, бүр 10 ширхгийг авах боломжтой. За тэгээд та бүхэн маань яг тухайн бараан дотроо өнгийн, арзмарын сонгоод авч болно. За тэгээд сорочкны хувьд болохоор дандаа түүх сорочкнууд байгаа. Манай Shirtmans Collection Shop гэдэг мөнхийн хамтрагч байгуулгын маань сорочк, түүх сорочкнууд SS 2XL хүртэл маш олон материалын сонголттойгоор slim fit загварын сорочкнууд 3 ширхэг нь 45,000 төгрөгөөр хямдарсан байгаа. За өргөжлүүлээд залуучуудын маань малгайтай болон малгайгүй хүүдийн цамцнууд, бэлтгэлийн цамцнууд маань мөн 3 ширхэг 45,000 төгрөг. За яг л сүүлийн үеийн охид залуучуудын маань мод болсон oversize-ны сул загварын малгайтай хүүдийн цамцнууд худалдаалагдаж байгаа. За тэгээд та бүхэн маань өөрсдөө дэлгүүр дээр ирээд үзвэл маш олон гой сонголтууд, маш хямдхан үнээр авах боломжийг та бүхэнд бүрдүүлж өгсөн байгаа. За хүүхдийн барааны хувьд манай дээр 0-аас 16 насны бүх насны хүүхдийн бэлэн хувцснууд худалдаалагдаж байгаа. Цамц байна, подолк байна. За подолкнууд нэг 3-ыг авал 18,000-аар, за бүр 5-ыг авал 25,000 төгрөгөөр худалдаа авах боломжтой. За тэгээд курткны оронд хэрэглэгддэг ноосн цамц байна, хослол байна, малгайтай малгайгүй цамцнууд байна. За бүр курткнүүд хүртэл хямдралд маань орсон байгаа. За жишээлбэл энэ одоо харагдаж байгаа Хит 32-ийн цамц маань дотортой курткны оронд хэрэглэгддэг цамц. За насны хувьд 4-өөс 16 нас хүртэл бүх насны арзмаарууд сонголтууд бол байгаа. За тэгээд хослол эрэгтэй эмэгтэй хүүхдийн биеийн тамирын хослолууд маань 3 ширхэг 54,000. За насны хувьд 4-өөс бас 13 нас хүртэл 14 нас хүртэл байна. За малгайтай малгайгүй хүүдийн цамцнууд бол 3 ширхэг 24,000 төгрөг, 3 ширхэг 57,000 төгрөг. Сонголтын хувьд бол маш их өргөн сонголттой байгаа. Хүүхдийн бас курткнүүд
Benetton брендийн күртгнүүд маань 3 шиг нь 39,000 төгрөгөөр хямдарсан. Хавар намрын 100 г-ийн синтванон күртгнүүд, за өвлийн бас синтванон өстэй дотортой күртгнүүд, болтонууд гэх сонголтын хувьд бол хөргөн сонголттой байгаа. За эмэгтэй күртгнүүд маань бүр 3 шиг нь 39,000 төгрөгөөр хямдарсан байгаа. 100 г-ийн синтванон, за өвдөг давсан урттай арзмарын сонголтын хувьд болохоор SS 2XL хүртэл бүх арзмаарууд байгаа. Өнгөний сонголт сулгуу хөх болон хүрэн цэцэгтэй хар гэсэн 3 өнгөний сонголттой. Үн 39,000 төгрөг. Бүр 3 шигийг 39,000 төгрөгөөр авах боломжтой. Одоо удахгүй бас хаврын үйлрэл ирж байна тэгэхээр хэрэгтэй байх. За үргэлжлүүлээд бас хантааснууд бүх насныхын хэрэглэгддэг хантааснууд маань 3 ширхэг 57,000 төгрөг болоод хямдарсан байна. За тэгээ манай дээр ирэхэд цагаан сарын багцаас гадна бүх насны бүх төрлийн бэлэн хувцас гутлнууд бас худалдаалагдж байгаа. Хүүхдийн яра бодинууд, за хавар намрын күртгнүүдийн хувьд бол маш их өргөн сонголттой байгаа. Эрэгтэй эмэгтэй хавар намрын күртгнүүд, за эмэгтэй күртгнүүд бол ерөөсөө өвлийг хавар намрын гэлтгүй бүгд 55,000 төгрөг болоо хямдарсан болтой байна. Өвлийн тэдинүүд байна. Эко шүүп материалтай күртгнүүд, за богино күртгнүүд, загварын күртгнүүд маань бүгд 55,000 төгрөг болоод хямдарсан байгаа охид бүсгүйчүүдтэй зориулан. За эрэгтэй күртгнүүдийн хувьд болохоор Hawke брендийн күртгнүүд маань 285,000-аас 135,000 төгрөг болоод хямдарсан байна. За арай жоохон урт загвартай Pelican күртэг бол 235,000-аас 89,000 төгрөг болоод хямдарсан байх жишээтэй бүх насны бүх арзмаарууд байгаа. За мөн манай дээр цасны күртгнүүд, цасны өмднүүд маань хямдарсан байгаа. За цасны күртгнүүд ирэхэд арзмарын сонголтууд SS 2XL хүртэл бүх арзмаарууд бүх сонголтууд байгаа. За цасны өмднүүдийн хувьд болохоор дандаа одоо мөрөвчгүй загварууд нь үлдсэн байгаа. За цасны өмднүүд бүгд 49,000 төгрөг болоо хямдарсан. За ер нь бол одоо 1 сар 2 сар ч юм бол одоо цасны баяр их болдог, агаар салхинд их гарч булгадаг ийм уйлрал. За тэгвэл цасны өмднүүд бүгд 49,000 төгрөг болоод хямдарсан байгаа шүү. За мөн хүүхдийн күртгнүүд маань 95,000-аас 49,000 төгрөг болоо хямдарсан. За энд байгаа күртгнүүдийн онцлог нь гэвэл бүгд 2 давхар күртэг, 4 үйлдвэрлэлээр хэрэглэгддэг. За гадна тал нь болохоор ус цас чигний хамгаалалттай күртэг. За дотор тал нь хавар намар өмсчгөр бас өнгөний хувьд болохоор өөр өнгөтэй ингээд маш гоё зохицолгоотой. За эрэгтэй эмэгтэйрээс бүх насныхан. За насны хувьд болохоор 5-аас 16 нас хүртэл бүх насныханд таарахаар арзмаарууд байгаа. Эрэгтэй эмэгтэй бүгд дандаа давхар күртгнүүд. Тэгэхээр та бүхэн маань нэг сумаар 2 туулаа буудах нэ. За мөн манай дээр Adidas, Nike, Fila брендийн цамцнууд маш их өргөн сонголттой, малгайтай, малгайгүй, цахилгаантай, товчтой, загварын хувьд маш өргөн сонголттой байгаа. За үүний хувьд болохоор 85,000-аас 125,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа. За тэгээ бүр босооцохтой цамцнууд, дугуйцохтой, малгайтай цамцнууд, арзмарын сонголтууд ч гэсэн маш өргөн сонголттой. SS 2XL хүртэл бүх арзмаарууд сонголттой байгаа. За тэгээд Adidas, Nike-ийн цамцнуудаас гадна эрэгтэй эмэгтэй бэлтгэлийн болон даавн джинсийн өмднүүд маань худалдаалагдаж байгаа. За ерөөдөө жогер маягийн кармата манай залуучуудын өмсөх дуртай джинсийн өмднүүд гэхэд 89,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. За өнгөний сонголт хар болон хөх цэнхэр гэсэн 2 өнгөний сонголттой. За тэгээд зөвхөн жогер гэлтгүй энгийн шулуун нарийн загвартай джинсийн өмднүүд маань бүгд 89,000, 105,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. За өнгөний сонголттой хувьд хөвчлэн хөх өнгөнүүд, за тэгээ хар саарл бараан өнгөнүүд манай залуучуудын яг сонголт болсон өнгөнүүд худалдаалагдаж байгаа. Эрэгтэй эмэгтэй даавн өмднүүдийн хувьд бол сонголт арвин байгаа. За үүний хувьд 45,000-аас 99,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа. За одоо жишээлбэл энэ Tommy брендийн даавн өмд 99,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Арзмарын хувьд болохоор 32 арзмаараас 44 хүртэл арзмарын сонголттой. За 44 гэдэг бол одоо маш том биетэй залуучууд маань тохирноо 130-аас 140 кг жинтэй. За тэгээ чамдын хувьд болохоор маш гоё цэвэр даавн материалтай өмднүүд
За одоо жишээ нь энэ өмд гэхэд 55 мянган төгрөгийн үнэтэй. За арзмарын сонголт 28-аас 38 арзмаар хүртэл арзмарын сонголттой. Өнгөний сонголтууд нь бол бүхэл төрлийн өнгө байна. За цайвар, саарал, хар, хөх, бор, шаргал. За ерөнхийдөө таны сонирхол нийцэх бүхэл өнгөнүүдийн сонголтууд манай дээр бүгд байгаа. Үүний хувьд 45 мянгаас 45 мянга, 55 мянга, 99 мянган төгрөг гэсэн үнэнүүттэй худалдаалж өгч байна. За эрэгтэй эмэгтэй ноосон цамцнууд манай дээр 60% амьдралтай байгаа. За Polo брендийн цамцнууд маань 125 мянган төгрөгнөөс 45 мянган төгрөг болоод хямдарсан байгаа. За арзмарын сонголтын хувьд болохоор SS 3XL хүртэл. За тэгээд үргэлжлүүлээд Valentino, Burberry, Coach, Prada гэх бүхэл төрлийн брэндүүдийн ноосон цамцнууд маань бүгд 45 мянган төгрөг болоод хямдарсан. За охид бүсгүйчдийн хувьд болохоор Polo болон Gucci брендийн цамцнууд маань мөн адил 45 мянган төгрөг болоод хямдарсан байгаа. За эмэгтэй хавар намрын гутлууд маань гарч ирсэн даруйдаа бас хямдрал цагаан сарын хямдралд орсон байгаа. За үүний хувьд 175 мянгаас 65 мянган төгрөг болоод хямдарсан. 36, 37, 38, 39 хүртэл арзмаартай. За сүүлийн үеийн мод болсон зузаан памгаруултай. За материалын хувьд болохоор цэвэр арьсан материалтай. Зузаан эзэний болтой гутлууд үн 65 мянган төгрөг болоод хямдарсан. За мөн охид залуучууд маань зориулаад доктор Мартинсийн гутлууд маань 390 мянган төгрөгөөс 95 мянган төгрөг болоод хямдарсан. За арзмарын сонголтын хувьд болохоор 36, 37, 38 арзмаарууд дандаа үлдсэн байгаа. За өнгөний сонголтууд ерөөсө бүхэл төрлийн өнгө загварууд байгаа. За хамгийн гол нь оригинал доктор Мартинсууд. За мөн үргэлжлээд хүүхдийн гутлнууд маань хямдрахтаа бүр цагаан сарын вакцины хямдрал маань орсон байгаа. За та бүхэн манай хүүхдийн хавар намрын болон өвлийн гутлнуудыг 3 ширхэг гутлыг 45 мянган төгрөгөөр худалдаа авах боломжтой. Эрэгтэй, эмэгтэй, за хавар намрын өвлийн альж загвараас нь холиод өнгө загвар арзмаараас нь холиод 3 ширхэг 45 мянган төгрөгөөр авах боломжтой. За хэрвээ нэг ширхгээр нь худалдаа авах бол ширхэг нь 25 мянган төгрөг болж хямдарсан байна. За эмэгтэй мөн хавар намрын гутлууд саяны 175 мянгаас 65 мянган төгрөг болж хямдарсан хавар намрын гутлуудын за гурвуудын сонголтууд энэгээр дахиад бишгүй зөндөө олон сонголтууд байна. За бүсгүйчүүд та бүхэн маань бас цагаан сараар дээлэн дээрээ өмсөх гутал хайж ивэл манай S outlet дэлгүүр дээр хавар намрын гутлнууд 65 мянган төгрөг болоо хямдарсан байгаа шүү. За Австралийн алдарт UGG брендийн хоньны нэхэд дотор цэвэр арьсан гутлууд маань 285 мянган төгрөгөөс 99 мянган төгрөг болоо хямдарсан байгаа. За өнгөний сонголтын хувьд болохоор одоо ихэвчлэн бор шаргал өнгөнүүд үлдсэн. Арзмарын сонголтын хувьд 39-44 хүртэл арзмарын сонголттой. Өмсгөл харин жоохон жижиг өмсгөлтэй шүү манайхан. За маш гоё зузаан хоньны нэхэд дотортой цэвэр арьсан гутлууд. За тэгээ үргэлжлүүлээд дөрвөн хөлөлийн гутлнууд бас хямдарсан байна. За энэгээр өвлийн пүүз. За манай пүүзэн дурлагчдаа зориулаад өвлийн пүүз болон засны гутлууд 39 мянган төгрөг болоо хямдарсан. За арзмарын сонголтын хувьд загвараас шалтгаалаад 36-аас 44, 45 хүртэл арзмарын сонголтууд байгаа. За засны гутал шинээр бас ирээд 39 мянган төгрөг болоод хямдарсан байгаа. Coleman брендийн маш хөнгөн ус цас чигний хамгаалалтай, вибрамолтай, зузаан дотортой юм засны гутал маань 39 мянган төгрөг болоо хямдарсан байгаа шүү. За мөн цагаан сарын вакцины худалдаанд маань хавар намрын гутлууд бас оролцож байгаа. За Polo брендийн доктор Мартинсаа хүртэл гутлууд маань 3 ширхэг 75 мянган төгрөг болж хямдарсан цэвэр арьсан материалтай хавар намрын гутал 36, 37, 38 арзмаар сонголттой. За энэхүү гуталтай маань бас нийлүүлээд холиод авах боломжтой Cosmo Pro гэдэг цэвэр арьсан материалтай гутлууд 34-өөс 40 хүртэл арзмарын сонголттой. Та бүхэн маань энэхүү хоёр гутлаас аль нэгийг сонгоод 3 ширхэг 75 мянган төгрөгөөр худалдаа авах боломжтой. Төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Маргаашийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.